За юу яцхан залуусаа. DC Talks нэвтрүүлгийн episode 7 эхэлж байна. За өнөөдөр манай идрэмэн амтсангуу тодорхой шалтгааны улмаас өнөөдөр нэвтрүүлэгт чадсангуу. Тэгээ Rusty оролж байна. Миний нэвтрүүлгийн хамтрагч болж оролцож байна. За юу яцхан сая яг нэвтрүүлэг эхэлж байгаа нь obviously амар тийм өөр юм ярьж байгаа инээж гисэн. Тэр шиг тоснор релизийнэ. Гоё болчлаа. Тий. За өнөөдөр гоё мэдээнүүд байгаа те. Өнөөдөр гоё мэдээнүүд ер нь бол их зөндөө байна. Тэгээ ихэвчлэн кинотой холбоотой мэдээллүүд байна. За шууд эхэлчихье да тий. Хүлээгээд яах вэ? За weekly news-ээр ингэсэн байх шүү. Нөгөө манай Suicide Squad-ийн юу шинэ кастууд бас жоохон нэг шуумууд яваад байна л да. За Michael Rooker. За Yondu-гийн одоо манай юун дээр Guardians of the Galaxy дээр Yondu-гийн дөрөв бүтээж исэн жүжигчин маань King Shark яригдчихсэн. Бас яригдаад байгаа юм шиг үлээ. Гэхдээ өөрөө бол ингээд би юусоо тоглоагүй надтай юусоо холбогдоогүй гэж хэлж исэн. За тэгсэн хин дахиад нөгөө Guardians of the Galaxy дээр бас тоглож исэн том дүр биш нэ Benicio del Toro гэх жүжигчин одоо Suicide Squad-д нэг тийм Mayor гэх дүрэнд бас яригдж байгаа. Mayor гэж дотын дарга юм уу эсвэл Mayor гэдэг character байд юм. Одоо character. За. Тий. Тэгээ яг энэ Mayor гэдэг зүгээр нэг тийм жоохон cover up нэртэй. Тэгээ цаанаа дахиад өөр дүрч байж гэж яригдж байгаа юм байлээ. Ямар ч гэсэн одоо маань хин James Gunn найруулагч болсноос хойш бол хоёр одоо нэг Guardians тийм байна. Жүжигчтэй байнс нилээ одоо нэр холбогдоод хэлсэн байна. За тэгээд үргэлжлүүлж яваад одоо энэ дээр юу Idris Elba одоо кинон дээр охинтой гэж гарах юм шиг байна гэж хэлээ. За. Тэгээ тэгэнгүүт одоо нөө хүмүүс шууд таамаг дэвшүүлээд хэлсэн чинь охинтой дөрүүд нь хэн байж болох вэ гингүүт нөө Sports Master болон Deathstroke гэсэн хоёр дүр байж болно гэдэг. Тэр нөгөө нэг Suicide Squad Health Pay-дээр гардаг дүр чи юу илээ? Bronze Tiger тий. Bronze Tiger байвал амар гоё санагдсан надад бол. Яг тэр нөгөө Bronze Tiger чи өөрөө martial artist тэгээд хин Idris Elba чи амьдрал дээр бас тулаан мулаанаар хичээлж исэн гаш тий. Яг нэг амар мундаг martial artist нь цааш байна. Тэгэхээр бас манай онд зураг авалт талаас нь ч гэсэн сонирхолтой байх болов уу гэж бодож исэн. Sports Master гэдэг дүрийг бол өстэй яалтч мэдэхгүй юм байна. Sports Master гэж юу гэж ивэл Young Justice дээр гардаг байгаа. Одоо хамгийн ойр дотн одоо юу мэдхээр гэвэл одоо Artemis байгаа байна. Artemis-ийн аав нь. За. Тэгээ одоо League of Shadows-ийн бас гишүүн байсан бүлэг юм байсан. Тийм юу байгаа дүр байгаа. Юу нь бол юун дээр супер villain гэж явж байгаа юм л та. Тэгээ Deathstroke-ыг дурдж байгааг бодоход энэ хин John Manganiello-гийн Deathstroke болцсон уу те? Бас тодорхой биш. Тэр уул айгуу гоё харагдчихсэн шүү дээ. Би тэрийг ихтэй арайч яачихгүй байх гэж бодод байна. Хасчихгүй байх гэж бодод байна. Тэр бол яг Ben Affleck-ийн Batman-тай яг үзэлцүүл айгуу гоё харагдчихсэн. Яг том биетэй тийм өндөр нь хүртэл гоё. Тийм сүрхий харагдчихсан шүү дээ. Тий. За тэгээд дээрэс нь дараагийн өөр мэдээлэл гэвэл CW-гийн Batwoman одоо удахгүй одоо юу ТV шоу нь албан ёсоор CW-д орж ирэх нэ мэдээ явж исэн. За тэгээд бас хажуугаар нь юу HBO Watchmen трейлер тизер гарсан байгаа шүү дээ. За тэр тизерийг үзсэн байгаа тийм. Ямар ч сан Ruby Rose туралтай болж байгаа айгу таалагдж байгаа. Яг Ruby Rose-ийн талаас бол надад гоё санагдаад байна. Ruby Rose бас гоё артист моделийн хувьд ч гэсэн тэгээд бас нэг public одоо зарим нэг юм дээр өөрийнхөө юг сувгийг ашиглаж бас зөв юм дээр айгу хоол дуугаалгаа илэрхийлдэг. Дээрээс нь бас жүжигчний хувьд бас дайжгүй. Тэр Orange is the New Black дээр бас дайжгүй. Тэгэхээр ер нь бол гоё санагдаж байна. Тэгээд нөгөө талаас CW зарим нэг юм одоо жоохон утга алдах гэдэг. Ягаад тэгэхээр нөхөж үзэхэд аягүй хэцүү болчиход байгаа байхгүй юу? Яг нэг муу бол биш л яг тэр нэг тийм уур амьсгал Korean drama шиг, soap drama шиг хамгийн дүр шиг юмыг нь ойлгох юм бол бас болохгүй юм байхгүй шүү дээ. Би ч гэсэн Arrow, Flash, Legends of Tomorrow бүгдээрийнх нь эхний хэдэн си즌үүдийг бүгдийг нь үзчихсэн. Гэхдээ одоо шүүлтэн тэр Black Lightning орж ирээд, Supergirl шүүлтээ орж ирээд. За одоо ингээд Batwoman те орж ирэнгүүт гэт нөхөж үзэхэд аягүй хэцүү. Нэг юм үзэхэд бол нөгөөдгийг үздэг, нөгөөдгийг үзэхэд бол заавал нэг үстэй. Энийг screen junkies үздэг хүмүүс бараг би copy гэж хэлж магадгүй. Яалч юу тийм болчиход байгаа байхгүй. Тэгээ тэр жоохон ядаргаатай байна. Болж өөр жоохон тустай байгаад байвал нэг universe гэж хүчлэхгүйгээр тэгвэл бас илүү зүгээр юм болоо гэж бодож байна. Юуны одоо хариу дуусчих шүү дээ нэрээ сүүлийн сизон. Тэгээд Watchmen-ийн хувьд бол үнэхээр гоё харагдчихлаа. Харагдах талаасаа. Тэгээд энэ чинь үйл явдал нь бол яг нэг комик болсон. Яг одоохондоо мэддэхгүй. Яг комикноос нь 35 жилийн дараа юм уу эсвэл 2009 онд гэсэн Zack Snyder найруулсан киноноос нь 35 жилийн дараа юм. Яг алиг нь дагж байгаа. Одоохондоо ерөөсө confirm хийсэн юм байхгүй. Ямар ч сан Watchmen-ийн үйл явдлаас 35 жилийн дараа гэдэг юм. Юу тэрийг яг 86 оноос 85 оноос хойших гэдэг юм. Тийм. Яг тэр нөгөө нэг юу л гэдэг юм. 85 он гэдэг чинь цувралынх нь юм уу кинон аль нь ч
байж болох гэдэг байхгүй. Яг Canon гэдэг нь яг цувралынх нь төгсгөл нь одоо нөгөө Dr. Manhattan Energy дэлбэрдэг. Тэгээ нэг бол комикных нь болохоор нөгөө нэг Giant Squid-тэй 8-аас гарч ирдэг. Альных нь дараа гэдэг нь бол confirm хийгээгүй. Бодвол баг комикнаас нь байх. Яг Zack Snyder киноноос гэхгүй байна. Миний бодлоор болоо. Гэтэ нэг бол тэр дурдахгүй ч биш магадгүй. Тэгээ ямар ч 35 жилийн дараа гэсэн. Тэгэд сонирхолтой юм. Dr. Manhattan-ы нөгөө нэг лайн өгдөө ш төгсгөлний гэдэг Nothing Ever Ends гэдэг шүү дээ. Adrian. Тэрийг жоохон алааччихсан шүү. Алаад нэг одоо чинь Alan Moore-ийн цуврал чинь нэг comic book-тэй graphic novel нь idea нь өөрөө нэг юм ерөөсө дуусч өгдөггүй үргэлжлээд байдаг. Тэрийг дуусгах хэвээр. Тэгэнгүүтээ нөгөө idea нь болохоор тэр superhero жанрыг оронгоор нэргүүлсэн тэ нэг тийм байгаа шүү дээ. Уул нь бол тэгээд амар тийм deep idea-нууд хүндсэн. Тэгээ ингээд амар одоо чинь бусад комикнууд чинь ингээ үргэлжлээд байгаа биш. Эхлэл өрнөл төгсгөл ингээд бүх юм бадцсан юм story шүү дээ. Тэгээд үргэлжлэх ёсгүй. Тэгээд комикнууд бас цаашаа гарч ирсэн. Тэгээд энэ дөр болохоор яг үргэлжлэж байгаа нөө Alan Moore тэнцээ галзуурж байгаа хөх гээл тэгээдсэн л дээ. Хүмүүс ер нь бол өөрийнх нь story үргэлжлүүлжлээгээд нөгөө талаас болохоор бас сонирхолтой юм. Peace гэдэг байгаа шүү дээ. Ер нь бол Watchmen киноч байна уу, цурлан ч байна уу, ер нь тустай Peace-тэй дуусч байгаа. Нэг утгаараа. Ягаад тэгэхээр Dr. Manhattan хэсэгдэр болгоо манай өөр галакси руу яваад амьдрал бүтээн гэж явж өгöd. Тэгэнгүүтээ Орос юу яриа Америкээр цөмэн дан хийхэ болоод тэгээ ингээд ерөнхийдөө нэг тийм Peace юм шиг ерөнхийдөө ялцж байгаа шүү дээ. Хүндрэлт нэг утгаараа тэгээ ингээд Peace болж байгаа. Тэгэнгүүт team ертөнц ямар байх вэ гэдэг амар санаа байхгүй тий. Цаашаа яаж үргэлжлэх вэ? Тэгэнгүүт дээрэс нь Rorschach энэ нөгөө журнал тий тэрнээс ерөөхдөө одоо сайн энэ ч нөгөө нэг трейлер дээр гарч ирсэн. Rorschach-ийн cult үсцэн тий. Rorschach-ийг шүтэн бахан гарууд үсцэн. Тэгэхээр энэ цаашаа бол story нь яг яаж явах вэ? Тэгээд одоогоор анзаарч байхад бол хин Adrian White одоо Ozymandias ганцхан дүр нь байгаад байгаа. Яг хിവэрэ байгаа дүр нь. Тэгээ бус нь гарч ирэх юм уу? Тэгээ Ozymandias энэ дээр бас 30 хэдэн жил өөрийнхөө зорилгонд бүтцэн яг ямар авах вэ гэдэг үсэн. Тэгээ сайн жүжигч дэр нь каст нь сайн болохоор айгу сонирхолтой харагдчихлаа. Зурлал талаас ч гэсэн. За зөв. Тийм сая бол би бол зөв. Коммент зөвлөлгөө ярьчлаа. За. За яг зөв. Шууд дараагийн сэдв рүү орчих тий. Чи энэ дээр ямар сэтгэлтэй байгаа? Watchmen ер нь хүлээлт хэр байна? Айгу гоё ярьж байна. Яг чамд ямар санаа сэтгэлтэй? Надаа бол их тийм бүс хитрхи хүлээлт тавиагүй л байгаа. Тэгээ ямар ч гэсэн гоё байгаа. Тэгээ нөө Rorschach-ийн яг нөө Doomsday Clock-тэй бас жоохон холбоод би ойлгоод байгаа л байна. Яаж ч Doomsday Clock-ийн тийм reference яваад байгаа юм шүү дээ. Тийм байсан тийм гэл. Тэгээд би бас тэрийг яах нь яаж байгаа. Тэгээд бас дотроо бол яг Zack Snyder-ийн киноноос үргэлжилж байгаа болов уу гэж бодоод байгаа юм. Тийм. За тэгээд өөр бол нэг юм байхгүй. Тэгээд үлдсэн юм бас бодож юм байвал хэлсэн байх. Тийм. За тэгээд дараагийн мэдээ гэвэл Rocksteady Games тэ холбоотой мэдээлэл байна. За Rocksteady юу хэр их одоо Arkham Knights Injustice 1-2-ыг би Injustice 1-ийг яг iPad дээр тоглох хамгийн сүүлийн Batman-ыг барахгүй орсон. Би хамгийн сүүлийн Batman-д 2 сар зууралдаа за болиг барьчихсан. Тэгээ сүүлд нь iPad-ны үзүүлэлт үзгээ байлаа. Тэгээ тэрнээс өөр бол тэр Arkham City, Arkham Knight тэр тоглоомнуудыг бол би ялч тоглож байгаагүй. Тэгтээ айгүй сайн л гэдэг юм байна. Юу тоглоомынхны storyline-ыг юу үзчихсэн үү? Би альных нь тэр хамгийн сүүлийн үед Joker байдаг чи аль нь юм бэ? Анхных нь уу? Анхных нь. Тий, тэрний би cinematic-ыг бүтээсэн. Тий. Харин cinematic-ыг нь ер нь бол юм байдаг шүү дээ. Тэгсэн юу Rocksteady Games багтаа ер нь шинэ ер нь бол тоглоом хөгжүүлэгчид нэмж авсан байна. За тэгэхээр трийг нь яж итэл Kevin Conroy Twitter дээр юу за Arkham ингээд үргэлжлүүлээрэ гэсэн нэг тийм юутай утгатай жиргээ гаргасан. За тэгээ ер нь бол Arkham цуврал дахиж одоо хийгдэж чинь үү те эсвэл Суперменийг юу тоглоом одоо хийгнэ гэж ярьж исэн хөгжүүлж байгаа гэж ярьж исэн яг тэр биелэлээ олж чинь үү гэдэг. Тэгээ ямар ч зэн юу Rocksteady-ийн зүгээс бол шинэ тоглоом бол ер нь бол удахгүй танилцуулагдах ер нь бол гарч ирэх одоо сурагтай байна. Rocksteady гэсэн чинь юун дээр Rocksteady гэдэг дүрээд үстэй. Teenage Mutant Ninja Turtles-ийн нэг нь Rocksteady үстэй. Rocksteady Bebop 2 гэдэг лээ. Тийм билээ. Rocksteady гэсэн тэр бодлоо. Тийм. За Суперманаар тоглоом их жоохон хэцүү бах те. Ер нь Суперман дээр ингээ ажиллахад айгуу сайн уран бүтээлчтэй ажиллахгүй бол одоо энэ Captain Marvel дээр жишээ нь кинон дээр нь ч гэсэн за Endgame дээр нэг оролцоог бах. Гэтэ харагдчих нь хитрхи хүчтэй дүрийг яг ингээд storyг нь сайн хийхэд айгуу хэцүү болчдөг. За тоглоом талаас учир утга бүгдийг зодоод хахаар жоохон хүүхдүүд бол гоё байх. Гэтэ жоохон тоглолтыг сайн тоглодог учраас ачаал бүтлээ өгдөг зохиолыг хардаг ч юм уу. Тийм хүмүүст бол айгу хэцүү чаленж. Тэгээд юу Супермений кино бол бас нэлээ 1-2 жилийн өмнөөс бол яригдсан байсан. Ер нь бол юу биш кино. Биш кино гэдэг тоглоом.
Тэгээд юу аль биесны мэдээлэл гараагүй мөртлөө ер нь бол их үсвэр нь бол баттай гэдэг байгаа байхгүй. Тэгээ энэ нөгөөний юунаас жоох инспайр болсон бэ гэсэн God of War гэнэ үү? Тоглоом тий. Kratos гэдэг нэг дүр мөр байгаа гэнэ үү? Тэр нь Kratos гол дүр юм байлаа. Тий, тэгээд юу тэр чинь мэддэг хүмүүс чинь амар харж байгаа тийм. Тэгээд тэрнээс тэр жоохон амжилттай байсан юм уу? Тэгээ ер нь бол тэрнээс жоохон inspired болсон байж магадгүй гэж байна. Сая сүүлд гарсан тэр God of War-ыг бол бараг бүх зөв хам шилдэг тоглоомны нэг гэдэг л шүү дээ. Бүр үнэхээр амар. Тэр чинь тэгээд уусаа бухтын хүчтэй гар юм шүү те. За би цааш нь ярьж нөгөө мэддэг хүмүүсийн уур хөргөмөргүй. Ялч мэдгүй чи мэдгүйгээр л орхихгүй болоос. Энд чинь манай хажуусаа цаа мэддэг хүмүүсээс инээж үнэгээл ах шүү. За тэгээд дараагийн сэдв нь гэсэн чинь DC Showcase is returning гэж байна. Nice би яг ярих гэж бодсон. За DC Showcase-ийн богино хэмжээний кинонууд за манай үзэгчид мэддэг бол за нэг ер нь бол 10-аад оны үед тэг үргэлжлээд бол хит хитэн юм гарч ирсэн. Одоо хальт дөрөвд бол одоо Catwoman, Green Arrow, Spectre тэгээд одоо маа Shazam тийм Black Return of the Black Adam гэж байдаг гэсэн шүү дээ. Тэгээд юу шинэ гарах анимашнуудын нэр нь бол танилцуулагдсан байна. За Rock, Adam Strange, Death, тэгээд Phantom Stranger, тэгээд Batman Death and the Family. Энэ яг сүүлийн юу бол жоохон комикноос шууд rip off их кино гэж магадгүй. Тийм байна. Юу гинэ? Rock, Adam Strange, Death, Phantom Stranger гэж байгаа. Тэгсэн чинь энэ юу Rocky гэсэн чинь Bruce Timm хариулах юм байна. Rock гэдэг нь ямар дүр юм? Энэ юу би усаа мэдэхгүй. Тэгсэн чинь нөө юу зүгээр зураг гаргаад sneak peek гаргаад ирсэн. Энэ Justin тухай комик. Нөгөө тэгсэн чинь тэр дэлхийн 2 дугаар дайны үед байгаа нэг дүр юу цэргийн дүр ч юм уу тиймэрхүү байж магадгүй юм шиг байна лээ. Тэгээд юу дуу оруулж байгаа нь Carl Urban. Хоо. Nice. Тэгээд юу ямар ч эдгээр дээр бол том яг дээр Warner Bros-ийн анимашнуудыг найруулж байгаа гигантууд нь орж ирсэн. Family үл тээ. Тэгээд ер нь бол за жишээлбэл энэ юу Death in the Family бол жишээ нь 20 онд бол гараад ирэх юм байлээ. Death in the Family ч өстой том story шүү дээ. Өнөөдөр чинь нэг хин Robin өгдөг юм шүү дээ. Death in the Family чинь. Death of the Family дээр Robin өгдөг нь лөө. Death of the Family of дээр өгдөг. Тийм. Энэ дээр нь за би яаж андруулж магадгүй шүү. Тэгэхээр би бол энийг юу нэх гэж бодож байна. Сая нөгөө юу нийт теорийн Joker. Явцсан Death of the Family гэж Death in the Family гэж бас нэг байт. Нэгэн дээр нь явцсан Robin өгтэй. Миний санаж байгаа. Joker алдаг тий. Тийм. Сүүлийн Death дээр хэсэгд бол юу байгаа байхгүй нөө. Ямар ч Robin өгөхгүй л тий. Зөв нөгөө нэг хооронд нь алдуулаа ичтэй. Жохон тиймэрхүү утгатай нэр юм шиг байгаа. За тэгээ ямар ч байсан DC Showcase ингээд буцаж ирж байгаа. Doctor Fate-тэй анимашн байдаг үлээ. Яг Doctor Fate дээр суурилсан байхгүй. Би Doctor Fate-ийг юмнаас харсан юм л. Justice League дээр гардаг л та. Гэхдээ Doctor Fate айгуу гоё дүр шүү дээ. Би Showcase уулна хийвэл гэж бас бодож илээсэн. Яг энэ заавал нэг бүтэн анимашн ихт бас хэцүү. Зүгээр юм Showcase шиг 10-20 минутын юм ивэл Doctor Fate бас гоё юм. Тийм гоё танилцуулга болох бах те. За дараагийн сэдв болвол за би бол нэлээд жоохон комиктэй холбоотойгоор бэлдсэн байгаа. За энэ болохоор Year of the Villain гэж одоо 2019 оны нэрлээд байгаа. Ерөнхийдөө нөгөө DC-ийн хамгийн том одоо муу дөрүүдийн нэг тийм цуглуулга ер нь нэг тийм юу болох гэдэг том ивент болох гэдэг энэ жил. За тэгээ сая 5 сарын 1-нд нөгөө нэг Action Comics 1007 дээр бол хамгийн ихний одоо зохиол нь хэлсэн юм байлээ. Тэгээ ер нь бол угсаа нөгөө ивентүүд чинь ингээл юу crossover-ууд л үүдэн шүү дээ. Ер нь тэгж явах юм байлээ. За тэгсэн чинь зохиолч нь Scott Snyder. За Scott Snyder-ийн хувьд бол одоо нэр 52-ийн Batman-уудыг бичсэн байгаа. За тэгээд ер нь бол гол дүрийн за ерөнхийдөө бол гол дүр бол хэн байх вэ гэсэн чинь Lex Luthor байх юм байна. Make sense. Тий. Тэр вилнүүд тэгэхээр ч тэгээ. Тэнгүүд за энэ юунууд за Year of the Villain одоо DC-ийн дараагийн одоо ирээдүйд яаж одоо нөлөөлөх вэ гэсэн чинь за Lex Luthor бол ерөнхийдөө их том муу дүрүүдийг ер нь бол баг DC-ийн бүх муу дүрүүдийг ашиглах шинжтэй байгаа юм шиг. За тэгээ ер нь бол Legion of Doom-ийг бол establish хийж байгаа. За тэгээ Justice League-ийг ерөнхийдөө л өстө ботоох нэг тийм том master төлөвлөгөө гаргацсан. Тэгэнгүүт одоо жишээлбэл The Batman Who Laughs ч юм уу Bane ч юм уу өдр орж ирж байгаа юм. Ойр харагдаагүй дөрүүд те. За тэгээд сар болгондоо бас нэр өгч иж. За 7 сараас эхлээд 7 сарын жишээлбэл Offer тэгээд юу 8 сарын Dark Gifts тэгээд Evil Unleashed тэгээд Doom Rising гэх 10 сар. Ер нь бол зуны турш бол нэлээ их халуухан өрнөх тийм зохиол байх юм байна лээ. За тэгээ ер нь бол энэ одоо ивентээс хойш бол нэлээ одоо томоохон өөрчлөлтүүд DC-ийн хүрээнд бол үүснэ. За тэгээд тийм 2020 оны storyline-ийн ер нь бол Justice League-ийн storyline эхлий тавиад эхэлнэ.
Ер нь бол нөө ээлжид ребут л юм да тий. Ер нь комик юуны номны индастри салбар ер нь жоохон хэцүүдэж байгаа шүү дээ. Одоо бизнес талаас бол худалдаа авалт нь маш буурсан. Айгүй олон Америкт бол айгүй олон комик дэлгүүрүүд хаагадаад эхэлсэн. Ер нь нэлээд Marvel DC гэлтгүү. Тэгээд Dark Horse гэлтгүү ер нь жоохон чанга болчиход. Тэгэхээр одоо ингэж нэг жоохон анхаарал татах юмнууд хийхээс өөр аргагүй болчиход байна л да. Marvel бол одоо бүр комикс нь бүр доош унаад айгу удаж штэ. DC бол хаавч чажууд хамаагүй сайн яваад байгаа. Тэгээ ийм нэг том ребут их бас тагатай цаг нь болчлоо л доо. Зүгээр одоо надад бодож байгаа юм. Одоо энэ ребут хийхдээ яг сайн байж болно. Тэгээд Marvel ч гэсэн сая Secret Wars-ыг хийсэн. Тэгээ Civil War 2-ыг хийсэн. Одоо дахиад нэг том юу яваад байгаа бах. Би бас комик шиг бодож байна. Гэхдээ том юм ребут хийснийхаа дараа ер нь яаж комик уншихсыг сонирхлын татах уу гэдэг аим сонирн байна л да. Яг тэгэхээр одоо ребут хийсэн хийгээгүй ер нь амар модод эхэлчихэж байгаа шүү дээ. Бодлоо. Тэрийг яаж анхаарал татах уу, яаж шинжлэх үү? Одоо тэгэл ингээл Lex Luthor дахиад ингээл цуглуулаад бүгдээрийг цуглуулаад дахиад ингэдэг. За бүгдээрийг нь алуулаад насан алаагүй ялгаа авахгүй дахиад буцаал нөгөөдг нь дахиад нэг universe нэрд нь одоо нөгөө Marvel Secret Wars-аас тэгсэн шүү дээ. Амар сайн build up хийж байгаа л төгсгөлтэй ялгаа авахгүй буцаараад ингээл тэгээ дүүм мөхөл ингээл дууссан. Тэгээ тэрнтэй адилхан бас тэгээ явчвал сонирхол нь яах юм бол доо. Ер нь comic industry-ийн төлөө жоохон өмнөөс нь жоохон айжлаа. Цаашаа яах вэ гэдэг. Бас тэгээд байгаа шүү. За өөрөөр болвол за ямар ч байсан тэр Year of the Villain-ийн хувьд бол нэг иймэрхүү мэдээлэлтэй байна. За ямар ч гэсэн зуны туршид бол бидрийг уухгүй юм байна гэж ойлгож байгаа. За тэгээд хоёулаа дараагийн сэдвэрээ шууд анимашныхаа ранк руу орох. За тэгээд өнөөдрийн ер нь том сэдвэн те. Сэдвч байх одоо хэсэг нь юм. Тусдаа бид хоёр ранк гаргасан байгаа. За тэгээд бид хоёр ранклахтаа бол Flashpoint-ыг яг нэг цэг гэж авч үзээд тэрнээс хойших болон өмнөх он цагийн дараалал гэдэг шууд яатсан байгаа. Хуваасан байгаа. Энэ бол 2 ранк гаргаж байна гэсэн үг мэдлэг ус. За хинээс эхлүүлж Rusty бас эхлэх үү? За ер нь бол ранкинг гаргахтаа ингэсэн юм шүү дээ. 2013 онд гарсан Flashpoint Paradox дээр болохоор юу яасан? Төвсгөл дээр post credit scene дээр нь юу гараад story гараад тэгээд тэнцэнээс үргэлжлээд нэг universe болоо явцсан. Тэрнээс хойш нэг universe биш бас байгаа. Тэрнээс өмнө хуваацсан байлаа. Би болохоор өмнөхөөс нь эхэлчихгүй те. Топ 3 тэгээ worst 2 гэж ярьсан шүү дээ. ID нь бол за өмнөх дээр нь болохоор миний яг за worst 2-оос нь эхэлчихэ. Надаа яг би бас одоо үзээгүй бас айгу удажлаа л да. 9 оноос хойш явсан. Тэгээд Wonder Woman-ээр хийсэн шүү дээ. Бүр яг шинэ анимашнууд нь бол сайн өгсөн. Тэгээд тэрнээс хойш бол үзээгүй айгу удацсан болохоор бас яг бүгдийн санаж байгаа гэж мэдэхгүй байна. Гэхдээ надад бол яг хамгийн жоохон асуудалтай хамгийн ерөөсө таалагдаагүй сэтгэлдүүлдээсэн. За 3 болчоод байна. Уул нь 2 гэсэн. Гэхдээ нэг юм бүр чихээс аргагүй болчиход байна л да. Айгу дург болоод. Нэг нь New Frontier. Тэр ихтэй айгу дээр баг 9 онд 10 онд гарсан баг. Justice League New Frontier. Тэр надад анимашн стил нь таалагдаагүй, дуу уралт нь таалагдаагүй, story нь таалагдаагүй. Айгу тийм дэндүү хүүхдийн юм шиг. Хүүхд гэхэд ч бас тийм гоё биш. Нэг тийм тааруу санагдчихсан. Ер нь бол нэг таалагдаагүй. Нөгөөх нь болохоор сая сүүл нэлээд суулгасан Batman Ninja байсан. Тэр зарим хүмүүс нэлээд таалагдсан юм шиг үлээ. Тэр нөгөө Mecha Zeka-тай аниме үздэг ч юм уу те. Өөр яг нэг тийм төрлийн аниме үздэг хүмүүс бас таалагдсан байж магадгүй. Надад бол үнэхээр таалагдаагүй айгу ядаргаатай санагдсан. Тэр Joker-ын дуу оруулж байгаа жүжигчин дуу оруулж байгаа жүжигчин надад зүгээр нэг хоолойгоо шахаал инээл Joker болчихно гэж хэлсэн юм уу яац юм бүр ингээд айгу ядаргаатай байсан. Нөгөөх нь болохоор Killing Joke. Тэр бүр ингээд төгс байх хэрэгтэй байсан анимашн гэж бодож байна. Kevin Conroy ирсэн, Mark Hamill эргэж ирсэн те. За арай сайн л найруулаг баг. Хин найруулсан марчиж. Гэтэ Killing Joke ч өөрөө бас iconic story те comic. Тэгээд анимашн ч гэсэн стил нь айгу гоё байсан шүү дээ. Уул нь бол. Гэтэ тэр story-г бүр нэлээ халаа хийсэн санагдсан. Ер нь бол тэгээд нэг 60-70 минутын анимашн тэгэл дуусчих хэрэгтэй байсан. Тэгэхээр орон заавал нэг feature length бүтэн болгох гээд 20-30 минут илүү story нэмээд тэгээд тэр нөгөө хин Barbara тэ ямар ч шаардлага тэр унтаж өвтг мэтг болоод ерөөсөө шал илүү байсан. Тэгээд тэр энэ гурав л энэ хамгийн надад worst гэх юм бол өмнөхөөс тэгээд чиний өмнөх сонсох тэ. За миний өмнөхөөс бол одоо ялгаагүй одоо New Frontier байна. Санал хийж байгаа. Энэ дээр бол үнэхээр санал нэгтэн. Зурглалч таалагдаагүй. Batman-ы дуу олооч ч үнэхээр таалагдсан. Сонирм өстэй. Тэгэнгүүт дайснууд нь хүртлэх юуч гараад байгаа. Тий. За тэгээд яг бас гайхал байна л да. Юу Emerald Knights гэж юу үзчихсэн үү? Green Lantern аа. Тий. Тэр болвол яг уг нь бол юу зүгээр яг танилцуулга маягаар л гарч исэн байх. Гэхдээ яг би нөгөө шууд
эхний Green Lantern үзснээс хойш 2 дахь гэж үргэлжилсэн байна. Жохон тиймэрхүү хүлээлттэй үзсэн болохоор тэгжсэн биш магадгүй бас. Юу Superman vs Elite гэд үзсэн. Тийм тэр үзсэн. Би ер нь бол бүгдийг үзсэн. Заримаа санахгүй. Тийм тэгээд юу тэр жохон бас сэтгэл төрж байгаагүй. Тэр Elite villain-ууд нь жохон арга бас тий. Жохон арга. Жохон утаа жоохон утаа тий. За тэгээд за би тэгвэл өөрийнхөө юу Пригээс бол за Пригийнхаа эхний 3-ыг бол би ихлэ танилцуулчих тий. За энэ дээр бол шилдэг 3 тий. Шилдэг 3. Шилдэг 3 дээр болохоор за ялцчгүй за Batman Under the Red Hood бол орж ирж байгаа. За тэгээд Justice League Crisis on Two Earths гэдэг. Тийм. Энэ бол аюу гоё одоо юу гэдэг нь Crime Syndicate-ийг аюу гоё оруулж ирсэн бас нэг шинэ universe-ийг одоо explore хийх тийм одоо юу сэтийг үүсгэж өгсөн тий. За тэгэнгүүт Green Lantern First Flight гэдэг. байна. Тэгээ яг бас би энд бол дүрийг оруулчлаа. Dark Knight Returns Part 2. Тэгээ энэ дүрийг бол оруулчихж байгаа. Dark Knight Returns. Би Dark Knight Returns-ийн комикийг уншиж байгаагүй тэгээ тухайн үед нь үзэхэд амар хайптай байсан шүү дээ. Тэр 2 part animation гэсэн. Тэгээ би болохоор яг комикийн Dark Knight Returns-ийг ерөөсөө уншиж байгаагүй. Тэгээд чинь айгу одоо үнэлгээ сайтай айгу од алдартай комик юм байл шүү дээ. Frank Miller-ийн юм шүү дээ. Тийм. Тэгээд би тэрийг уншиж байгаагүй. Тэгээд яг надад үзээд ерөөсөө таалагддаг байхгүй. Тухайн үед. Тэгээд дараа нь үзсэн чинь айгу чанартай гоё анимашн story байсан юм байл л дээ. Тухайд болохоор яг зүгээр би нөгөө нэг юу хэлэхээ мэдгүй үзсэн. Тэгээ нэг таалагдахгүй. The fuck гэж удаад дуусгацгаахгүй. Тэгсэн чинь дараа нь дахиад яг нэг зөөр үзэж айгу гоёсэн. Joker-тэй хэсэг бол нэлийн dark. Тийм. Би дараа нь үзэхэд айгу таалагдсан. Би болохоор сайн ингэсэн нэг correction хийхэд сайн нэг worst 3 гэсэн чи би ерөөсө preach биш post ерөөсө бүгдээс нь нэлсэн юм ба штэ. Гэлэн joke мокыг оруулаа те сүүлийг оруулаа. Тэгэхээр ерөөсө зүгээр бүх animation аа worst 3 гэж ойлгочих. Минийх бол тийм. За миний хувьд болохоор өөрөөгөө ярих юм. За өөр мань зан гэх шоунд дээр алж өгч байна те энэ автомат. За яах вэ? Special дугаар. Юун дээр болохоор өмнөхдөр pre Flashpoint-ийн 3 топ 3 дээр болохоор би ингэсэн нилээн бас өрсөлдөөнтэй амар сайн анимашнууд аягүй их байсан. Ямар ч миний ямар ч эргэлзээгүйгээр нэгт орсон бол Wonder Woman нэсэн. Бүр яг энэ бүгдээрийн нэгтэрсэн хамгийн анхны анимашн. Анимашн стил нь бас гоё. Дэндүү орчин шиг биш. Бас дэндүү одоо юу гэдэг Batman animated series center шиг бас биш. Нэг тийм гоё unique өөрийн гэсэн тусдаа гоё анимашнтэй. Story нь аягүй гоё. Ер нь бол Wonder Woman-ийн origin шүү дээ. Бараг л. Тэгээд story нь аягүй гоё байсан. Тэгээд энэчнээс одоо нөгөө Chris Pine тоглодог Steve Trevor мэрч аягүй гоё дүр байдэн шүү дээ. Энэ дэр. Тэгээд ер нь бол 2000 оны Wonder Woman-ад аягүй таалагдчихсан. Тэгээд бас сэтгэлд аягүй үлдсэн юм шин. За тэгээд нөгөөд нь болохоор нөгөө хоёлаа showcase. Хоёулынаас нь би showcase-ыг оруулчлаа. Тэгээд тэр нь болохоор нэг нь Spectre. The Spectre-ийн showcase бол үнэхээр гоё байсан. Айгуу dark. Тэгээд нэг тийм noir уур амьсгалтай. Тэгээд нэг тийм detective story юм шиг. Яг detective story биш л те. Гэтэ нэг тийм юм шиг те. Тийм mysteryтэй. Тэгээд power нь гарч ирсэн. Хэсгүүд нь айгуу гоё. Дүрийнх нь хөгжүүлэлт айгуу гоё. Цөөхөн хэдэн минут хүртэл айгуу гоё байсан. Тэгээд энэ бас чиний нэг дурдсан Justice League Crisis on Two Earths-ийн Blu-ray дээр яг нэмж нэг showcase болж орж ирж байсан. Spectre. Нөөдөл нь болохоор Jonah Hex. За энэ болохоор нөгөө манай танаас тоглолт кино байдсан шүү дээ тий. Тэрний яг одоо яг дүрийнх нь showcase аа. Тэгээ энэ яг анимашн л айгуу гоё. Хүмүүс Jonah Hex-гээ харах юм бол ялчгүй Thanos нэг хинтээ Josh Brolin-тэй кино болоод гарч ирнэ. Тэрийг битээ үзэр. Тэр өстой хог хогийн хог байгаа. Тэгээд энэ анимашн л айгуу гоё. Showcase энэ чинь 10-20 минут шүү дээ тий. Story нь айгуу гоё байдаг. Анимашн гоё, дуур болт нь айгуу гоё. Тэгээд story нь гоё. Энэ бол айгу таалагдсан. Энэ болохоор Batman Under the Red Hood яг чинь бас сайд болсон Under the Red Hood-ийн юугаар Blu-ray-аар бас showcase гэж гарч исэн. Тэгээд энэ дөр болохоор би яг сая хэнийг оруулсан байж хасчлаа. Хэнийг ч яг Green Lantern First Flight-ыг оруулсан байж тэгээд Spectre-ыг оруулаа. Оронд нь оруулаад хассан. Ер нь бол бас First Flight айгу гоё. За тэгээд Flashpoint Paradox-ос одоо юу гэдэг нийвтэй хоёроос. Дараах одоо тэрнээс дараах нь болохоор би яг лист гаргасаа нэлээд харлаа л да. Тэгээ харсан ч сайн анимашн зөндөө байгаа. Хинх нь ер нь сайн штэ. Тэгээд харж байгаад ер нь бол надад хамгийн сайн 3 нь яг айгүй ихтний одоо яг энэ universe ихлүүлсэн анхны 3 баг байна л да. Бараг л анхны 3. Flashpoint Paradox өөрөө. Энэ бол үнэхээр гоё байсан. Гоё story байсан. Тэгээд төгсгөл нь бас энэ ихлүүлж гисэн холбож гисэн айгүй сайн анимашнээс. Тэгээд дараа нь Justice League War бол бүр айгүй хүнд байсан шүү дээ. Тэгээд айгүй epic тий. Тэгээд War-ыг шууд үргэлжлээ Throne of Atlantis тий. Энэ ер нь бол энэ 3 яг миний хувьд бол яг энэ 3. За би бас яг адилхан Flashpoint Paradox-ыг бас War-т оруулчихж байгаа. Justice League War-т. Тэгээд нэмээд яг энэ universe биш л дээ. Гэхдээ энэ Assault on Arkham. Энэ чинь Suicide Squad тий. Тий, Suicide Squad байгаа шүү дээ. Тий. Тэгээд би энийг бол ялтчгүй оруулъя гэж бодсоор байгаа л оруулсан. За тэгээд
юу бол New Theory-ийн анимашнуудаас нь Batman v Superman Robin жоохон муу болсон, сул болсон гэж бодогддог. Нөгөө Son of Batman уу? Robin Son of Batman гэдрэлээ нэг байдаг үстэй. Тийм, Son of Batman гэчээд Batman v Robin. Тийм. Хоёр байгаа шүү. Тийм, тэр хоёр хуйлаа жоохон тийм шээ. Яг Son of Batman тийм юу тэр бол яг гэж бодоход Batman versus Robin энэ яг тэр нэг Court of Owls гардаг байхгүй юу? Нэг комикноос сэдвүүлж яаж байгаа шүү дээ. Тэгэнгүүт бүр гээд амар том нөгөө нэг сториг ингээ нэг жоох юм шахацсан тэгээд юу амар том дөрүүдэн тэгсэн чинь байхгүй болчихсон. Тэгээ жоохон сэтгэл хүрээгүй. Ер нь Batman Robin хоёрын нэг тайтланд оруулахаар юугүй тий. За тэгээд ер нь бас Bad Blood ч гэсэн нэг тиймэрхүү суул болсон байдаг. Гэхдээ энэ болохоор нөгөө Batman Incorporated гэдэг нөө комик сэдвүүлжсэн багтаа. Тэгэнгүүт юу аахгүй. Бас жоохон юуг нь төгсгөлийн жоохон өөрчлөлт хийчихсэн. Тэгээ жоохон сул. Ер нь жоохон комикноос сэдвүүлснүүд нь жоохон New Theory сэдвүүлснүүд нь Batman-ийн юунууд бол жоохон тиймэрхүү болчиход байгаа юм шиг байна. Санагдаад байгаа. Түүнээс биш Justice League-ийн юунууд бол их гоё болоод байгаа шүү дээ. Яа тэгээд worst дээр нь чинийх юу байлаа? New Frontier Elite байсан шүү дээ. Тийм тэгээд Killing Joke бол мэдээж байгаа. Тэгээд сул дээр бол Batman v Robin болж байгаа. За тэгээд зарлах нэг юм байгаа. Тэгээд өмнөх дугаар дээр зарласан тий. Тэгээ одоо дахиад нэмээд жоохон мэдээлэх үү. За Batman-ийн юм дээр тий. Тэгээд Rust ихчихгүй. Тэгээ 5 сарын 25-нд бол юу явж байгаа. Энэ жил чинь ер нь бас өмнөх дугаар дээр дурдсан тий. Batman гэдэг дүрийн одоо үүссэн үсээд 80 жилийн нэмжил төхөж байгаа. Тэгээд 80 жилийн өмнө зориулаад Batman-ийн өдрлөг, Batman-ийн 80 жилийн одоо тэмдэгс өдрлөг гэх юм уу да DC фанууд, Batman фанууд цуглах өдрлөгийг 5 сарын 25 зохион болгохоор болсон байгаа шүү. Тэгээд удахгүй DC комик сонирх монстрч тууцаар бас Rusty Talks суудсаар яг ивент нэгдэх бах бас мэдээлэл нь хүрээд явах бах. Тэгээд эрцгээгээрээ сонирхороо ер нь айгуу гоё ивент хийх төлөвлөгөөтэй. Тэгээд нэг тийм амар сүртэй тийм юу гэдэг хэдэн 100 хүний бол ивент болохгүй. Айгу цөөхөн хүмүүстэй зориулаад гоё уур амьсгалтай, гоё уралдаан тэмцээн үзүртэй бас үзүр байлгана. Тэгээд тийм ивент болно. Тэгээд үзүрийн пол авъя гэж бодож байна. Ер нь тэгээд полыг өнөөдөр за нэвтрүүлэг орсны яг дараа нэвтрүүлэг ороод YouTube дээр ороод яг дууссаны дараа бол манай DC Comics сонирхчид хуудас дээр пол явах бах. Тэгэхээр тэр пол дээр бас оролцоороо ямар кино үзэл гоё байна. Тэгээд үйл ажиллагаан дээр эрцгээгээрээ удахгүй мэдээс гарна шүү. За тэгээд одоо ийхүү манай нэвтрүүлэг бол үүгээр дуусж гин. Тэгээд дараагийн дугаараар бас уулзлаа тэр баяртай. За баяртай. So what's up guys? Амар хэлцээгүй. Гоё energetic. Moments later. Тэр явуултаас. Явуултаа тэр. More moments later. Устгацсан уу? Устгацлаа. Ой! За камеранд байна.